Сайн уу? Ано байна. Мөнгө удирдах цувралынхаа ээлж видео хэдүүлээ хийцгээе. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 4-р сарын хувийн санхүүгийн хувьд ямар сар байснаа нэгтгэж танилцуулах гэсэн юм. Нийт мөнгөн урсгалын хувь хэмжээгээр наваад үзэх юм бол нийт мөнгөн урсгалын 30.73%-ийг татвар шимтгэл, хоол хүнс 28.27%-ийг, хувийн хэрэглээний зардал 21.15%-ийг, чөлөө цаг 408%, тээвэр шуудан харилцаа холбооны зардал 381%, гэр ахуйн зардал 341%, за бусад зардал 855% бүрдүүлсэн үзүүлэлттэй байжээ. Өмнөх саруудаар суудад үзэхэд бол бас ер нь хэвийн дүүвтэр сар бол байсан гэж хэлж болно. Гэхдээ татвар шимтгэлийн хэмжээгээр наваад үзэх юм бол эзэлсэн хувь хэмжээ нь 30.73%-тай байгаас нэрсэн дөнгөөрөө оллээд бас 2-р сарын шиг биш боловч ер нь өндөр гарч ирсэн. Энэ нь яг нөгөө 4-р сард хувьсат компаниудын ногдол ашиг тараасан үйлрэлтэй холбоотой. Ногдол ашиг тараахад бол тэрнээс үн цаасны орлогоос 5% татвар сууддаг байхгүй. Тэгэхээр нэг юм бүтэн жилийнхаа турш орлохгүй байж байгаад яг 4-р сард 2024 оны орлогоос 2024 оны ашигаас ногдол ашиг хуваарлангууд яг ногдол ашиг хүлээж авч эхэлж байгаа юм л да. Тэгэхдээ тэр нь өөрөө нөгөө нэг татвар ногдулсан дараах дүнгээр байгаа байхгүй. Би болохоор нөгөө татвар ногдуулахын өмнөхөр нь орлого гэж хүлээж аваа тэр зөрөө татварыгаа бол өөрийнхөө татварын зардал гэдэгрээ бол бүртгэж оруулж ирдэг. Тэгэхээр нэрсэн дүнгээрээ бол 4-р сарын хувьд бол татвар шимтгэл өмнө жилүүдэд байгаагүйгээс нэлээд өндөр хин цаашаа зүгээр нэг дүн нь бол 5 гэлжсэн сар өндөр гарсан. Би ягаад ч 4-р сард нөгөө ногдол ашиг хуваарлаад ороод ирдэг дээ гэдгийг ерөөсөө таг мартсан байсан байлээ. За ингээд гараад ирэхээр бас яг 5-р сар руу энэний ашигаас хүрсэн зарим зүйлстэй байсан юм хөрөн худалдаа авалтууд хийн гэж бодож байгаа. Гэхдээ 4-р сард аль хэдийн нэлээд их худалдаа авалтууд хийгдчихсэн. Миний хувийн хэрэглээний зардал буюу нийт мөнгө урсгалын 21.15%-ийг бүрдүүлж байгаа хэсгийн нэлээдгүй хувь нь бол жоохон гоо сайхны худалдаа авалтууд байсан. 4-р сард нөгөө Sephora-гийн хямдралтай байдаг сар байдаг байхгүй. Тэгэхээр тэр үеэр би Sephora-с бас нэлийн захиалгууд хийцэн болохоор 5 сар дахиж худалдаа авалт хийнэ гэдэгтээ жоохон итгэлгүй байгаад байна. За нэмээд 4-р сард бол бусад зардлын 855% бүрдүүлээд байгаа хэсэг бол тэр чигээрээ бэлэг гэдэг зүйл рүү яваад орсон. Илүү бас иргэн тойронд нэлээд бэлэгний зарцуулалт өндөр байсан юм бэлээ. Нэрсэн үгээр наад үзэх юм бол баг цагаан сараас өндөр цагаан сарын үеийнхаа сараа өндөр байсан гэх юм уу. Тэг нэг урсгал ихтэй сар байлаа. Нэмээд яг хэдийн нөгөө нэг хуримтлалаа бол эцэгтэй ээж байгаа ч гэсэндээ би хуримтлалаас өөр тусдаа байсан хадгаламжнаасаа бас зарцуулалт хийцэн юм байлээ. Тэгэхээр 4-р сар бол хувийн санхүү хувьд миний хувьд нэлээд жоохон хариуцлагагүй гэх юм уу. Жоохон дөрсгөө сар болчихсон байна. Та нарын хувьд 4-р сар чи ямар сар байсан бэ? Комментээр хуваалцаарай. Хувийн санхүүгийн тухай. Hope it helps. Bye.